За бүгдийн энэ өдрийн амгалан айлтгая. За өнөөдөр бид нар Daniel Ubali Перенва уншина. Өчтөр уншсан тийм ээ. За тэгтээ хэдүүлээ юу яа. Өнөөдөр өчтөрийн уншсны төгсгөл хэсгээс дахиад нэг харааттыг. За өчтөр бол хорлоо дамбууд сүг дэндөвдөн ойсууд байна. Дэн ойдон даж ишинду сүрэн юм би мача бэжэр дэртэл хорлоо дамбуур сүг дэндөвдүү сүмбийн доод чирэл донжийн сүг дэндөвдүү дэмбэчэр дэртэл хорлоо дамбуур сүг чирэл дундуу сүмбэчэр гэсэн тийм ээ. За 11 ингэж хэлсэн. За тэгсэн дэла хонороо гээд хажиг өдөөс нь ярьсан. Хажиг. За тэгээ өчтөр энэ хэсгийг бас нэг өлтөө тайлбарлаж чадаагүй шиг санагдаад ахад өнөөдөр нэг хэсэг яриад үзье гэж бодлоо. За сүг тэгээ хажиг ингэсэн. Сүг зам дэндөвдүү ойсуудын би хорлоо дамбуун доо мэвэр таал. Тэ сүг зам дэндөвдүү ойсуудын би хорлоо дамбын доо мэвэр таал гэдэг нь юу гэсэн үг гэхээр зөвхөн дүрсийг дэмбэрдүүа гэж өмнөөсөө бүтсэн гэж одоо шууд үзүүлсэн ийм хорлоо дамбын доо гэж байхгүй гэж хэлээд байгаа. Зөвхөн дүрсийг дэмбэрдүүа гэж үзүүлсэн хорлоо дамбын доо байхгүй. Яагаад гэвэл дэн ойдон даа жишэндүү сүрэн маян бэчэр гэж. Тэгэхээр сүг зам дэндөвдүүн ойсоо дамбын хорлоо дамбын доо мэвартал сүг зам дэндөвдүүн ойсоо дамбын дооч нь өөрөө яах вөхөр даа жишэндүү сүрэн маян бэчэр гэж. Сүг зам дэмбэрдүүа гэж ойсоо дамбын хорлоо дамбын доо бол даа жишэндүү сүрэн маян юм гэж хэлэх гээд байна. Даа жишэнд. Тэгэхээр хажигийн бодлоор бол ойсоо дамба тий ойдын даа жишэндүү сүрэн маянна сүг зам дэндөвдүүн ойсоо дамбын хорлоо дамбын доо мэвийн чав гэж бодоод байна. Дона сүг зам дэндүүдэн ойсоо дамбын хорлоо дамбун доцог мэвартал додвичэр тийм ээ сүг зам дэндүүдэн ойсоо дамбын хорлоо дамбун доцог мэвартал додвичэр гэдэг нь тэгээ дааж өшөндөө сүрэн маян бич маян бачраа додвичэр мачвдэ онаа гэж юм тийм ээ онаа аранлаг мачив гэж хэлж байгаа шүү дээ тийм ээ аранлаг мачив гэж хэлж байгаа. Тэгээд аранлаг өөдөөс нь хэлж байгаа. Тэгвэл танихаар сүг зам дэндүүдэн ойсоо дамбын сүгсүг чö тамжид дэндүүдэн ойсоо дамбын хорлоо дамбуун доцог мэвартал сүг зам дэндүүдэн ойсоо дамбын сүг суг чö тамжид дэндүүдэн ойсоо дамбын хорлоо дамбуун мэвэчэр чавааха. Ягаад гэвэл өөрөө тэгж бодож байгаа шүү дээ тий энэ дээр тэгж ярьсан. Чавааха. Түүнтэй адилхан дээшиндүү сүг зам дэмэддүү дасинлаа дамбын хорлоо барвын доодан доцоглаа жарна зөбо бонцул тэ зөбон жицул шэвэр жаав гэж. Сүг зам дэмэддүү дасинлаа дамбын хорлоо барвын доо. Хорлоо дамбууд даа жишэндүү сүрэн маянна тийм ээ даа жишэндүү сүрэн маянна дэдэр дамбын доо мэвийн чав гэж бодож байгаа юм бол яг түүнтэй ч адилхан бас сүг зам дэмэддүү дасинлаа дамбын хорлоо барвын доо мөн хорлоо тамийн доо эдгээр ч гэсэн байх бололцоогүй мөн гэж. Хорлоо барваа дээрч ярьсан, хорлоо тамаа дээрч ярьсан ийм зөбо ирэхэд бол яг адилхан саяны ирэг багаар бол ингээд үгүйсгэнэ гэсэн санаа штэ тийм ээ. Доцоглоо жарнаад зөбон жицүүл шэвэр жаав. За зааш нь хорлоо бар бэс сүгнэ намчинжийн баржи чö тамжид дэмэддэн ойсоо дэн шээсэрва мэтэдэ гэж. Хорлоо барваад бол сүгнэ намчинжийн баржи чö тамжид дэмэддүү ойсоо дэн сэрва мэтэдэ гэж. Шээсэрва мэтэдэ. Энэ симзамба хэлж байгаа шүү дээ. Симзамби ёсонд ярьж байгаа учраас хорлоо барваад сүгээс эхлээд намчин хүртэлх юм бүгдийг дэмбэр мэва гэж ойсуу дэмба гэдэг нь бол таарахгүй гэж. Ойсуу дэмба юм гэвэл таарахгүй гэж. Симзамбын ёсонд. Мэтэдэ га барваа цани мэвийн чонхорж ийс тэгээ га барваа цани мэвийн чонхорж шаваандо ёндо дэмэдүү мадэн бийч. Тэгэхээр
энд яагаад ингэж хэлж байгаа вөхөр хорлоо барваад сүүнэ намчинжимар чой дамжид дэмэддэн ойсууд дэм баян гэдэг нь бол хажгийн бодол шүү дээ. Хажгийн бодол. Нөгөө хүний бодол. Тэгээ эн чинь бол буруу гэж байгаа тийм. Сэмзэнба бол эн чинь буруу. Яагаад гэвэл хорлоо барваад яагаад тэгж хэлээгүй юм бэ? Ингэж хэлвэл болохгүй, таарахгүй гэж хэлж байгаа юм бэхээр хорлоо барваад юу үзүүлсэн байгаа тэр утга нь тийм ээ. Үгэн дээрээ яаж хэлснийг яриаггүй шүү. Хорлоо барваад үзүүлсэн тэр утга бол яг адилхан дараагийн хорлоо тамаа буюу хорлоо сүмба тий 3 дугаар номын хүрдэн дээр дундх номын хүрдний утга нь бол яг адилхан юм аа гэж хэлдэг. Үзүүлсэн зүйл нь бол ижил юм аа. Үгэн дээрээ айлтах нь өөр байгаа болохоос биш тэр хоёрын үзүүлж байгаа тэр өгүүлэгдэхүүн тий жожоо үзүүлсэн утга дандун бурхны таалал гомбо энэ бүгд бол нэг юм аа. 2 дугаар номын хүрд 3 дугаар номын хүрд хоёрын тэр утга бол утга санаа нь нэг юм аа гэж хэлээд байгаа. Нэг юм аа. Үгэн дээрээ бол айлтгахтай жоохон ялгаатай байгаа тийм ээ. Ялгаатай байгаа. Одоо хажиг бол хорлоо барваад сүгээс эхлээд намчин хүртлэх чой тамжид дэмэдүү ойсуу дэн гэж хэлж байгаа. Ойсуу дэн гэсэн болохоос үгэн дээрээ дэмэд гэж үзүүлсэн гээгүү зүгээр яг шууд утга нь тэгж үзүүлсэн мэтэр ингэж хэлж штэ. Тэгээд чой тамжид дэмэдүү ойсуу дэн гэсэн бол дасинлан ойсуу дэн ба ингэж хэлсэнгүй штэ тий. Тэгэхээр ойсуу дэн гэх юм бол болохгүй. Яг тэгэхээр га барваа цани мэвийн чонхор бол шавандо ёндуу дэмэдүү мадин бичэр. Шаван ёндуу дэмбэр мадууа гэж үзүүлээгүй маа. Га барваад үзүүлээгүй маа. Яг тэгэхээр дэрдэл дэ га барваа гэж байгаа. Дэ гэдэг нь га барваа бэр шавандо ёндуу дэндүвдэн ойсуу дэм бичэр. Дэмэд биш харин дэндүү гэж ойсууд юм ба юм аа. Шавандо ёндуу дэндүү. Яг дүүл эн чинь сэмзэн бие ус учраас тийм ээ. Шавандо ёндуу дэмбэр дүү болохоос дэмэд гэж болохгүй шүү дээ тийм. За дэртэл шавандо ёндуу дэмбэр дүүа дэйн дэндүү юм биш. Шавандон ёндуу дэмбэр дүүа гэдэг чинь дэмэд биш дэмбэр дүүа гэдэг чинь бол дэйн дэндун гэдэг нь хорлоо барвын га барваа цани мэвийн чонхрын дэндун юм аа. Үзүүлсэн утга нь юм аа. Үзүүлэх гээд байгаа гол утга нь энэ юм аа. Бурхны таалал энэ дээр байна гэж тий. Дэртэл дээдийн гомбо юм бичэр. Дээдийн гэдэг нь энэ шавандо ёндуу дэмбэр дүүа гэдэг маань хорлоо барвын гомбо буюу жожоо юм бичэр тий. Га тамаа ягаад гэвэл га тамаа ливэр намбар чэвэр чонхорч гомбо юм бичэр гэж байна. Тэгэхээр хорлоо барвын гомбо га тамаа ливэр намбар чэвэр чонхрын гомбо хоёр бол нэг юм аа гэж. Нэг юм аа гэдэг харагдаж байна тийм ээ. Нэг юм аа. Юу үзүүлсэн утга нь өгүүлэгдэхүүн энэ одоо 2 дугаар номын 3 дугаар номын өгүүлэгдэхүүн нь бол нэг юм. Үгэн дээрээ бол ялгаа байгаа. Тэр бол өөр асуудал тийм ээ. Дийн гомбо юм бичрээд га тамаа лигчээ чонхоржийн гомбо юм бичэр. Дүвжиж жавар огд учаад гэж. Тэгэхээр энэ тухай бол доор илүү тодорхой ярина гэж бол ингээд энэ хэсгээр бол орхисон байна тийм ээ. Дүвжиж жавар огд учаад. Тэгэл хонаарэ. За тэгсэн чинь хажиг өөдөөс үгж. Га барва цани мэвийн чонхоржийн шавандо ёндуу дэмэддэн ойсуу дэмбэр тал. За ахаа тий. Ойсуу дэмба ин л гэж гүргээд. Дэмэд гэж ойсуу дэмба ин л гэж гүргээд. Дэний дэмэдүүд дасинлан ойсуу дэм бичэрнэ мачив гэж. За одоо харанлаг бол хажигт илүү одоо санаагаа тодорхой ойлголоо шүү дээ тийм ээ. Хажиг бол юу гэж вэ? Дасинлан ойсуу дэм баяна дэн ойсуу дэм би чав гэж бодоод байна шүү дээ. Дасинлан ойсуу дэм баяна ойсуу дэм би чав гэж бодоод. Тэгэхээр аранлаг бол мачив гэж тийм. Үгэн дээрээ тэгж хэлсэн байлаа гэд гол үзүүл хэлэх гэж байгаа санаа нь бол яг тэр үгэн дээрээ хэлсэн шигэ байх бол албагүй л гэсэн санаа. Энгийнээр одоо юу гэх юм монголоор гэх юм те энгийнээр одоо зүгээр ингээд хар яриагаар хэлэх юм. Үгэн дээрээ хэлсэн зүйл нь гол үзүүлэх гээд байгаа утга нь байх албагүй юм аа. Мачив те юмжийн дооны те юмжийн доён дасин гомбор зэмба дэндээ сэмзэмжийн доо данжоо гүндэн галвын лүн ан юм бэчэр. Хэрвээ тэгэх юм бол үгэн дээрээ юу гэж хэлсэн байна?
тэрийг яг үзүүлэх гэж байгаа утга гэж барих юм бол гомбор зэмба тий дасан гомбор зэмба бол дэндэн сэмзамжийн доо бол данжиг гүндэн галвын лүн ямба болно гэж. Энэ юу гэсэн үг гэхээр өгүүлсэн юмжийн доо тий юмжийн доо маш их байгаа шүү дээ тий. Одоо дэлгэрэнгүй дунд хураангүй гих мэтлэн гэх дэлгэрэн гэхэд одоо 13 4 бот байна. За тэгээд нөгөө юу лээ 100 мянган шүлэгт 20 мянган шүлэгт 8 мянган шүлэгт гээд одоо маш их ном байгаа. Тэгээд одоо замб твд байхгүй юмжийн дооч маш их байгаа. За энэ бүгдийг тийм үү үгэн дээр хэлснээрээ одоо тийм ээ хэлснээр нь тэр дагуу нь одоо ингээд утхан ч гэсэн ийм юм а гэж баримтлах юм бол тэгж баримтлсан сэмзамбын доо болоод данжээ бүгд болов яг нь ингээд харшилсан одоо маш муу одоо ийм юу болох юм а ёс тийм ээ одоо сэмзамбын ёс бол хамгийн муу нь болох юм шүү гэсэн санаа зүгээр энгийнээр хэлвэл. Тэгэхээр бол эн чинь айлцсан тэр үгээр нь бүх айлдврын утгыг бол ингээд бодож болохгүй. Дасанлан ойсуу дэмба яна ойсуу дэмба дэмбийн бол мачаа гэж хэлдэг байна. За цааш нь. За өчтөр бид энэ хүрээ зогссон баха тийм ээ. Өчтөр бол энэ хүрээ зогссон. За тэгэхээр өчтөр маншроод ингээд бүр сүлдээч удаа ярьсандаа тэр юм уу тавигдлахад үрээд манараад байсан. Их хайхтар манараад авах юм байхгүй байсан юм билээ. Тийм ээ. Ийм утга байсан байна. За хажиг нараа гэд. За өнөөдөр өчтөрийн зогссон хэсэг маань бол энд байгаа. За ингээ өнөөдөр үргэлжлүүлээд уншъя. Эндүнжийн дор жүрвийн хорлоо дамбуу мэж жаанс гэж. Эндүнжийн дор жүрвийн хорлоо дамбуу гэж. Эндүнжийн дор жүрва гэдэг маань эндүнжийн доо ямбар жүрвийн хорлоо дамбуу гэсэн санаа тийм ээ. Эндүнжийн доо ямбар жүрв. Эндүнжийн доо болдог. Эндүнжийн доо болдог. 1/9 даа жишиндүү хайландүр үнгийн доо. Эндүн гэж сэмзэмбийн эндүн тэгж тавьж байгаа шүү дээ. Даа жишиндүү хайландүр үн. Даа жишиндүү хайландүр үнгийн дор жүрвийн хорлоо дамбуу бол мэж жаанс гэсэн санаа тийм. Эндүнжийн доо ямбар жүрвийн хорлоо дамбуу мэж жаан дэр жүрвийн гэдэг нь хорлоо эндүнжийн дор жүрвийн хорлоо дамбуун доцог ёд гэж хэлж байгаа хэлэгч юм бол тарахгүй гэж. Хорлоо дамбуу эндүнжийн доо болдог хорлоо дамбуу байхгүй ч гэсэн эндүнжийн доо болж байгаа хорлоо дамбуун доцог судрын нэг хэсэг тийм ээ бол эндүнжийн доо болох тийм бол байгаа гэж. За хажиг ингэж одоо бодож байна. За тэгсэн мэтэдээ гэж наранлаг бол тэр бол тарахгүй гэж. За хорлоо дамбуу ийна га дамбуу динши жохор юм бин чава гаан шиг. Хорлоо дамбуу ийна га дамбуу динши жохор юм бин чава гэж. За тийм хорлоо дамбуу бол га дамбуу динши жохор гэж хэлж байгаа тийм ээ. Тэрнээс өөр одоо юм хэлээгүй шүү дээ тийм. Өөр одоо жохор биш динши жохор. Пагвин дэмбашиг бол 3 та бол одоо айлцсан байгаа. Ийм чонхрыг бол хорлоо дамбуу буюу га дамбуу динши жохор гэж хэлж байгаа. За хорлоо дамбуу ийна га дамбуу динши жохор юм бин чава гаан шиг. Га дамбуу динши чонхоржийн доцогдуу жүрвийн эндүнжийн доо мэвэчэр. Га дамбуу динши чонхоржийн доцогдуу жүрвийн эндүнжийн доо байхгүй гэж. Га дамбуу динши чонхордуу жүрвийн доцог динши чонхор дотор эндүнжийн доо болох доцогч байхгүй гэсэн санаа. Доцог дооны үг судрын үгч байхгүй гэж. Тэгээ дунгуул шивэр жадаа шивэр 60 дунгуул шивэр жадаа шивэн зигдэ чөөж. Га дамбуу динши чонхоржийн эндүндүү жүрвийн доцог маян бартал. Юу нь болохгүй. Дунгуул шивэр жава мөн биз дээ. Шивэр жавын юул мөн биз дээ. Дунгуул шивэр жа шэ сумба дэ да жишиндүү хайландүр үнгийн доо юм бийч. Гүнжүн баваржаа гэсэн шүү дээ. Гүнжүн баваржаа. Гүнжүн баваржаа шивэн сүндэ чөөж.
다 지신도 할인 도롱은 더 인비에치. 디 엔든진 더 인비에치. 응? 엔든진 더 임바가 임버털 다 지신도 할인 도롱와 인비에치. 다 지신도 할인 도롱와 임버털 군중 방월 짜시 다신라 숨바 간식 대들 숨바다도 할인 도롱은 더 인비에치. 듀듀케. За юм байна те. За цааш нь Нява Дэртал Ди Нансанжийн гэж те. Ди Нансанжийн Диншин Чонхоржийн одоо тэр Гадамбуу Диншин Чонхоржийн дотор байгаа Уула дайва яан Дэмаян. Гадамбуу Диншин Чонхоржийн дотор зүй зүрийн Эндинжин доо Мэвртал гэж тэгээ Нява Дэртал гэдэг нь тийм шүү дээ те. Гадамбуу Диншин Чонхоржийн дотор зүй зүрийн энэ орхицын юм юу тааш Мэтэдэ гэж хорлоо дамбуу яна га дамбуу диншин чогор юм би чаваа гаан шиг гэсэн. Тэрийн дамбуу бүүд гэж юм. Тэр бол яах вэ? За га дамбуу диншин чогоржийн доцогдуу жүрвийн эндинжин доо мэд гэдгээ одоо батлах гэж байна. Тэр Нява Дэртал гэдэг нь эннээс эхлээд тийм ээ. Эннээс эхлээд энэ хүртэлхийг бол энэ доо мэвэчэр хүртэлхийг бол одоо энэ дээр Нява Дэртал гэдэг дүүлэх гэж тийм ээ батлах гэж байна. За юу гэж баталж байна гэхээр Ди Нансанжийн уула дайва Ди Нансанжийн гэдэг нь га дамбуу диншин чонхоржийн нансандуу жүрвийн уула дайва гэсэн хэсэг байгаа тийм. Мөн чанарыг одоо өгүүлж байгаа хэсэг. Мөн чанарыг өгүүлж байгаа тэр уула дайва болвол га дамбуу диншин чонхордуу жүрвийн эндинжин доо маян гэсэн. Дэ маян гэдэг нь тэр эндинжин доо маян гэсэн үг. Тийм. Уула дайва чинь дунгал шиваржа, гүнжин баанваржа, говон обшэ. Дэний лам пагвэ, дэний дунгал пагвэ дэмбаа. Дэний гүнжин пагвэ дэмбаа. Дэний гогоо павгүй дэмбаа, дэний лам павгүй дэмбаа гэдэг чинь уула дайва шүү дээ, тийм ээ, уула дайва. За жидвала дайва яа дэмаян гэж. Жидвала дайва буюу одоо дунгал шивэржа, гүнжин баанваржа, гогоо гондожа, лам гомборжа гэдэг тэр бол бас юу гэж байна? Эндинжин доо маян гэж дэмаян. За барайвла дайва гэдэг нь дунгал шивэржа дэ шивэр 60 м, гүнжин баанваржа дэ баанвар 60 м, гогоо гондожа дэ гондо 60 м, лам гомборжа дэ гомбор 60 м гэсэн Бравла даваач гэсэн юу гэж байна? Эндинжин доо маян гэж. Даг нам дэр таал гэдэг нь энэ гурван даг те. Уула даваа дэ маян, жидвала даваа дэ маян, Бравла даваа дэ маян, шевийн даг дэ нам дэр таал гэж те. Даг дүүртэл уула даваа намжис чирэл донжийн нөжи жигдэн дэмбэр дууадан гэж. За Сэмзэнба ингэж л ойлгоод байгаа юм байна шүү дээ. Яг гэвэл түрүүн дагслаас те дунгал шивэржа тэний дунгал пагвэ дэмбаа ч гэдэг юм. Эсвэл дунгал шивэржа шивэн доцогдоо дааж шин хайлан дөрвөн юм чиргээр Сэмзэнба бол юу хнэ? Даамад үг гэх юм шүү дээ. Хайлан дөрвөн маян гэх юм шүү дээ. Хайлан дөрвөн. Яагаад үг гэхээр тэр чинь юу гэсэн үг юм бэ гэхээр чирэл донжи нөжи жигдэн дэмбэр дууа гэсэн үг ээ гэж. Дууадан чирэл донжи нөжи жигдэн дэмбэр дууа биш те. Энэ дэр та сайн анзаараарай. Чирэл донжи нөжи жигдэн. Тийм ээ өчтөр зөндөө ярьсан те. Чирэл дондоо дууа мэд. Тийм учраас чирэл донжи нөжи жигдэн байна уу? Чирэл донжи бумба, чирэл донжи гава, чирэл дондоо дөвийн гэсэн санаа шүү дээ. Чирэл дондоо дөвийн ширээ сандал хүртэл байхгүй тийм үү. Тэгэхээр чирэл донжи нөжи жигдэн бол дэмбэр дууа гэж үзүүлсэн юм аа гэж. Дууад. Гогдон дэндөвсүн ойсууд юм бичэр. Гогдон дэндүү гэж. Тэгэхээр гогдон бол дагва думаж шүү дээ тий. Гогдон бол дагва думаж. Тийм учраас гүндэг юм. Гүндэг шаваан биш, ёндөг биш, гүндэг юм. Гүндэг дэмбэр дууа биш шүү дээ тийм ээ. Дэмбэр мадууа шүү дээ тийм ээ. Тэгэхээр чирэл донжи нөжи жигдэн дэмбэр дууадан гогдон дэндөвдүү ойсууд юм бичэрдэн. Дэ огма нийжан цон нүвэчрөө гэж. Огма нийжан цон нүвэчр. Тэгэхээр огма нийжан гэдэг нь бол нөгөө жидвала дайва, бравла дайва хоёрыг ч гэсэн бол энүүгээр жишээд мэдэрээ гэсэн санаа. Тийм ээ жишээд мэдэрээ. Хонара дэ мэтэд хонара мэтэдэ за юу гэж юм гэсэн чинь бравла дайва намжис дэндүү ойсуу мадан бич гэнэ. Бравла дайва чи юу вэ? Дунгал шивэр жадэ шивэр 60 м. Гүнжин баанвар жадэ баанвар 60 м.
гогон ондож одоо ондож 60 м, лам гомборж одоо гомбор 60 м гэж байгаа энэ сургаалаар бол энэ Бравла дайва гэдэг нь тэрийг хэлж байгаа тийм. Тэрүүгээр бол дэндүү ойсуу мадан бийч. Дэндүү ойсуу мадан. За энэ хажигийн үлж байгаа шүү дээ. Дэндүү ойсуу мадан бийч. За мадан бийч. Яагаад үг гэхээр үүнийгээ батлахын тулд данжөө дэрэр гэдэг данжөө дангай лигшний бүген үг. Шачир дэмбэр ёдва шэсүг жүнвичэр шэнаа гэж. Шачир гэдэг нь ихэнх нь дэмбэр ёдва гэж. Тэгэхээр ихэнх нь дэмбэр ёдва гэж үзүүлсэн юм а гэж хажиг бол хэлэх гээд байна шүү дээ. Дангай лигшний бууд богдлам шачир дэмбэр ёдва гэж альцсан. Тэгэхээр ихэнх нь гэдэг чинь гурван юмны ихэнх нь гэдэг чинь хоёр нь бол дэмбэр мадува гэж үзүүлээд бишээ. Шачир дэмбэр ёдва гэдэг нь хоёр нь бол дэмбэр ёдва гэж үзүүлээд харин нэгийг дэмбэр ёдва буюу дэмбэр дүүва гэж үзүүлээгүй юм аа. Тэр нь юу гэхээр энэ Бравла дайва намжи дэндүвдүүн ойсуу мадин гэж хэлдэг тийм ээ. Энэ лүнгээр тэгж үзүүлэх гээд байна шүү дээ. Санаа. Данжөө Бравла дайва намжи дэндүү ойсуу мадин бичэр данжөө дэрэр те мадин бичэр дэдэр юмба дэ жэр юмбучин ранижин гомбо юм бичэр ямбартал дэнижин задвин дангийн лигшин юмбулэ шачир дэмбэр ёдо шэсүн бичэр ангил нүн татчих штэ шэна лигва маиндэ гэж наранлаг лигва маиндэ эн чин сайн биш ээ юу гэсэн дунгал шивэр 60 м химээхээр дунгал шивэр жада шивэр 60 м гэж байгаа штэ тэгээ дунгал шивэр жада шивэр 60 м гэдэг гээр бол юу гэж хэлж байгаа гэхээр гансхийн дагдуу мадубийн чирэл донжийн нөөжи жигдэн дунгал дэмбис дүйва ойсуу дэмбэр хайлан бала галва мэжин гэж. За ингэж ойлгоо гэж. За энэ дэр нэмээд гансхийн дагдуу мадубийн гэдэг үг нэмэгдэж орж ирж байгаа. За тэрийг анзаараа. Дөрөв нь бол ингэсэн шүү дээ, тэ. Овоола дайва гэдэг чинь чирэл донжийн нөөжийн жигдэн гэсэн шүү дээ, тэ. Чирэл донжийн нөөжийн жигдэн дэмбэр дууа гэж. Гансхийн дагдуу гэж орж ирээгүй. Зүгээр шууд чирэл донжийн нөөжийн жигдэн дэмбэр дууадан гогдон дэндүвдэн ойсууд юм бэж гэсэн тийм ээ. Одоо энэ дээр бол юу гэж байна? Энэ лүн датаад ингэж орж ирэхээр наадахчин болвол дунгал шивэр жадэ шивэр 60 м гэдгээр гансхийн дагдуу мадубийн чирэл донжийн нөөжи жигдэн дунгал дэмбис дүйва. Тэ? Дэмбис дүйва ойсуу дэмбэр хайлан бала галва мэдээ гэж. Тэгэхээр дангай лигшид нэмбүүгийн богдламын айл дүрийг бол ингэж ойлгоо гэсэн үг. Тань шиг тийм ээ хажиг одоо таны шиг ихэнх нь дэмбэр ядуу гэд Бравла дайва гэдгийг бол дэмбэр мадууа гэж үзүүлсэн юм а гэж ойлгож болохгүй. Юу гэж ойлгох ёстой юм бэ гэхээр гансхийн дагдуу мадубийн чирэл донжийн нөөжи жигдэн дунгал дэмбийн дүйва дунгал дэмбис дүйва гэж үзүүлсэн юм а гэж ойлгох хэрэгтэй юм а гэж. Дунгал дэмбис дүйва. Тэгэхээр гансхийн дагдуу мадубийн чирэл донжийн нөөжи жигдэн болвол дунгал дэмба ин гэжсэн санааг хэлгээд ш. Дунгал дэмбис дүйва гэдэг маань гансхийн дагдуу мадубийн чирэл донжийн нөөжи жигдэн нөөжин жигдэнсэн сав ертөнц шүү дээ, тэ. Сав ертөнц хорвоог хэлж байгаа шүү дээ. Энэ бол дунгал дэмба ин. Одоо товчхондоо тэгсэн л үг үстэй. Дунгал дэмбис дүйва гэдэг чинь. Дэмбис дүйва тэрийг бол харин бодтойгоор үзүүлсэн гэж одоо тий ил шууд ил үзүүлсэн. Ойсуу дэмбэр хайлан баала тэгж хайлагнахад бол харшилдах зүйл байхгүй. Бөгөөд огмоос сүм яан дээшэндүү шэвэр 60 явж гэж. Огмоос сүм яан бусдын ч гэсэн бол яг саяны маягаар гансхийн дагдуу мадубийн чирэл донжийн нөөгийн жигдэн тийм ээ одоо юу гүнжүн дэмба тэгээд гогви дэмба тэгээд ламдан энэ гуравт ч гэсэн бол яг энэ маягаар ингэж мэдэх хэрэгтэй шүү гэсэн үг.
Угмаас Сумьян гэдэг нь Дунгал Дамба гэдэг. Тэгээд Дунгал Дамбагийн араас Гүнжүн, Гогдон, Ламдын орж ин тэр гурав ч гэсэн бол тэр мэдчихвэл дээрээ гэж. Тэр нь бол ганцхан дагдуу Мадуби Чэрэл Донжин гэж хаалаад ингэж мэдэрээ гэж. Шачир Дэмбэр Ядва Шивийн Сүн Дэнданы за тэр данжоод байгаа энэ Шачир Дэмбэр Ядва хэмээсэн тэр нь бол Дэнданы Данжэсү Мишүгвичэр. Таны энэ иш татсан яг энэ үг чинь болвол энэ яг энэ адил тий яг таны татсан шиг ийм үг болвол Дангай лигшид юм бод байхгүй байна гэж. Байхгүй байна. За гэвчиг наривчлан судлаарай гэж. Наривчлан судлаарай гэж. Наривчлан судлаа. За тэгээд за ийм одоо зүйлүүд бол шүн чумууд дээр бол бас хид хідэн одоо тохиолддгоо. Энэ лүн одоо таны энэ татсан лүн чинь тэр номондоо байхгүй байх ч гэдэг юм уу. За тэгэнгүүт одоо зарим номыг энтгэг хэлнээс орчуулсан байдаг. Тэгэхээр орчуулган дээр одоо төв төлний орчуулган дээр байхгүй байна ч гэдэг юм уу. Өөр хятад хэл рүү орчуулсан орчуулган дээр байна ч гэдэг юм уу. За тэгтэл зарим номыг бол төвд хэл дээр мөртлөө одоо 2-3 одоо янзын орчуулагч нар ингээ өөрөөр орчуулсан байдаг. Тэгээд тийм орчуулган дээр бол тэгж байгаа, ийм орчуулган дээр ингэж байгаа байна гэсэн юмнууд бол бас их байдаг те. Одоо гарахын тийм ялгал залгасан байдал, өх оршихын тийм ялгал залгасан байдаг ч юм уу. Зарим үгнүүд дээр те. Жис, ла энэ төр гэдэг ингээд төв хэлний тийм ялгалуудыг ингээ ялгаад. Тэгэхээр тэр чинь утхан шал өөр болоо явцдаг. Нэгдүгээр, хоёрдугаар заримдаа бас санскрит хэлэн дээрээ ч гэсэн одоо хоёр янзаар бас хилэгдэж болдог бас тийм байдлууд бас байдаг юм шиг байлаа. Одоо багш нар тэгж альддаг байсан. Тэгээ бид нар ч яг бий бол жишээ санскрит хэл мэдгүй. Тэр санскрит хэл дээр байгаа номыг ч үзээгүй чинь тийм ээ. Тийм юмнууд бол тэгтээ тохиолддог шиг байлаа. Тэгээд энэ шүн чумууд дээр бол тийм маягаар тайлбарлсан тэгээд асуудлууд бас байдаг. Жонжиг дээр ч ганц нэг тийм гарч идэг. Манай лойрог дээр бас тийм асуудал бас гарч ирсэн тийм ээ. Гомонгийн лойргийг гомын их чааны лойргоос татаад ингээд яасан гомон жонжиг татсныг бол одоо манай их чааны лам одоо манай багш өвгөн багш бол над чинь жонжигт байхгүй надад өмчим гэтэргээд ийм асуудал гарсан. Нуудч бас байдаг. За тэгэхээр ийм тохиолдлууд бол байдаг. За тэгэхээр юу гэж вэ? Шачир Дэмбэр Ядва Шивийн Сүн Дэнданы Данжэсү Мишүгвичэр Гандаржаан шив дүжээчиг гэж. За алин боловч тэгээ маш их наривчлан судлаарай гэж. За нэв аранлуг шаванис. За аранлуг юу гэж вэ гэхээр хорлоо дамбууд пунсуг чö тамжид хорлоо дамбур пунсуг чö тамжид дэндүвдүүн ойсууд юм ба юм гэж. Чö тамжид дэндүвдүүн ойсууд юм бадан барвар пунсугжин чö тамжид дэмэддүүд асинлаа дэн шиж аваа гэж. За энэ Сэмзэмби ёсонтой тий ранлуг гэдэг нь одоо банчаа ранлуг Сэмзэмби ёсонд хорлоо дамбууд пунсугжин чö тамжид дэндүвдүүн ойсууд юм ба юм. Нэгдүгээр. Хоёрдугаар дээр хажгийн гагалдаанаас юу гэж ойлгож байгаа юм хэрэг хорлоо дамбууд пунсугжин чö тамжид дэндүдүү дамбын хорлоо дамбуун доо гэж байхгүй дэндүдүүн ойсууд дамбын хорлоо дамбуун доцигч гэж байхгүй. Доцигч байхгүй. За барваад пунсугжин чö тамжид дэмэддүү дасинлаа дэм баян. Дэмэддүү дасинлаа дэм баяна хорлоо барваа пунсугжин чö тамжид дэмэддүү дэмби мачив. Дэмби дасинлаа дэм баяна дэмби мачив. Гэдэг нь ойлгогдсон те дээр одоо хажигтай ярилцсан ярианаас нь бол хажгийг одоо өгүүлсэж байгаа тэр няцаалтаас нь бол тэгж ойлгож байна. За цааш нь Нева дела дена деваж үнсүүлнэ гэж. За хоёрдугаарх одоо ингээд барваад пунсугжин чö тамжид дэндүвдүүн ойсууд юм ба. Барваад пунсугжин чö тамжид дэмэддүү дасинлаа дэм ба. Энэ дээр үндэслээд асуулт гарч байгаамаа гэж. Асуулт гарч байгаа. За асуулт гарах нь яаж гарч байгаа юм гэхээр Аршин дэм ба дасвар шагнаа гэж.
За урд одоо энэ дээр гарсан хорлоо дамбуу дэндөвдөн ойсууд юм ба. Хорлоо барваа дэмэдүү дасинлаад юм ба. За энэ дээрхээс болоод энийг бол яг ингээд үгийн тийм ээ үгээр нь айлтсан энэ одоо үгийг нь бол ингээд тус тусд нь ингээд харах юм бол үүнийг айлдагчд бол одоо үүнийг айлдсан тэр айлдвар айлдагчд нь бол харшлал одоо айлдвар нь хоорондоо харшилж байгаа ийм зүйл гарч байгаа боловч жумдаан дайлаа ялж төгс нөхцөн бурханд одоо харшлал бол гарах учиргүй учраас тийм ээ гарахгүй байх ёстой учраас хорлоо барваад дэдэр сүмба гонши жила гонэ гэж. За дунд номын хүрдэнд бол тэр чой тамжид дэмэддүү дасинла дэмбин тийм ээ дэмэддүү одоо үгэн дээрээ дэмбэрмэ ба чой тамжид юм бүхэн дэмбэр мэд гэж үзүүлснийг бол юуг одоо болгоож ингэж айлцсан юм бэ хэмээн хорлоо барвын гонши гойсууд юм гэж. Хорлоо барвын яг хорлоо барвын одоо та юу гэж хорлоо барваад юу гэж болгоосон юм бэ гэдэг асуултыг бол яг хорлоо барвааг ингээд холбогдуулж ил асуусан. Ил асуусан асуулт нь та хорлоо барваад юу болгоогоод чой тамжид дэмбэр мадууа гэж айлцсан бэ гэж асуусан. Шууд ил асуусан асуулт нь ийм юм байна шүү. Энэ яг ингэж бол жидэн таажид хоёр дээр тодорхой гараагүй шүү дээ тийм ээ. Зүгээр ингээд айлцсан байна, ингээд айлцсан байна, ингээд асуусан байна гэсэн. Яг ил асуусан асуулт нь бол хорлоо барваад та яагаад ингэж болгож ингэж асуусан бэ гэж ил асуусан асуулт нь бол энэ. Харин шүгла ил асуухын нөгөө тал далд одоо асууж байгаа асуулт нь бол хорлоо дамбур дэдэр сүмбийн гонши ян дисоо гэж. Тэгэхээр нэгдүгээр номын хүрдэнд бас яагаад чой тамжид дэмбэр дүүа юм бэ гэж бас асууж байгаамаа гэж. Гэхдээ энэ асуулт нь бол нөгөө хорлоо барваад асуусан асуултын илээр асуусан асуулт нь далд асуугдчихж байгаамаа гэж. Тийм ээ. Тэгэхээр ил асуусан асуулт нь бол хорлоо барвын гоншиг. Тэрний тэр далд асуугдж байгаа одоо асуулт нь бол хорлоо дамбуун гонши. За шүгла гэж байгаа үстэй. Нэг нь бол ойсууд тийшин. Тэнд бол бодтойгоор илээр асуусан асуулт нь бол тэр. Шүгла гэдэг нь бол далд асуугдж байгаа тэр асуулт нь бол утгандаа ойлгогдож байгаа тийм. Тэр асуулт нь бол хорлоо дамбууд одоо дэдэр сүмбин гэдэг нь чой тамжид дэмбэр дуваа гэж айлцсны гоншиг бас асуусан болоо гэж. За цааш. Нева галваад бомын лэн чадвалаа сүм гэж. За энэ харшлалыг тийм ээ хоёр одоо ийм эсрэг тесрэг хоёр өөр юм айлцсан байна гэсэн ийм харшлах ийм харш гэх юм уу одоо ийм эсрэг тесрэг зүйл айлцсан. Түүнийг одоо төвчих буюу тийм зүйл одоо байхгүй маа гэдгийг ойлгуулж байгаа. Хариултыг номонход 3 байна гэж. 3 хэсгээс үзүүлнэ тэр хариултыг. Ленжийн дон ойсон. Нэгдүгürt бол хариултыг болгоосон тэр судрыг таниулах. Судар түүгээр хорлоо дамбууны дандундуу дэлцүүл. За хоёрдугаарт нь тийм ээ. Эхлээд бол хариулт тавьсан тэр судрыг нь бол таних хэрэгтэй, таниулах юм байна. Тэгээд тэр таниулсан сударт бол эхний хоёр одоо номын хүрдэнд бол дандундуу дэлцүүл буюу яг одоо үгчлэн дагаж болохгүй утгын өөр утганд одоо татан тайлбарлах энэ ёсыг бол үзүүлэх юм байна. За дэлцүүлний Миндава дүйдэд юм ба гэж. За тэгэхээр эхний хоёр хүрдийг бол дандундуу дэллэн гэж тайлбарлал. Гэхдээ тэр тайлбарлах ёс нь бол хоёр өөр юм адилгүй юм шүү гэж. Тийм ээ. Хорлоо дамбууны гэж байгаас тэ эхний хоёр бол хоёулаа дандундуу дэлцүүл дандундуу тайлбарлаж байгаа нь бол тайлбарлагдаж байгаагаараа адилхан. Гэхдээ энэ дандунжийн доонд тайлбарлахдаа хоёр өөр маягаар тайлбарласан. Тийм ээ. Дэлцүүлний бол энэнийг тайлсан энэ дэлцүүл байна шүү дээ. Энэ дэлцүүлний энэ дандундуу дэлсэн энэ дэлцэл нь бол хоёр өөр юм гэж харилцан адилгүйг бол хураангуйлан үзүүлнэ гэж. Их дэлгэрэнгүй биш хураангуй маягаар үзүүлнэ гэж. За дамбууны гэдэг нь
ленжин дон ойсон гондо демба даржи дондом яндаг паг нэ дондом яндаг нэ гэд энэ дэмбүү энэ дэмбүү байхгүй шүү. Энэ хэвлэлийн алтаа шүү. Энэ аан дэмбүү нэ болсон байна шүү дээ. Энэ байхгүй шүү. Энэ дандан эндэн гэдгийг нэ болсон байна шүү. Энэ биш. Энэ би бэр гэдгийг нэ шүү. За дондом яндаг ба нэ чö намжин ооне мэба шэсог дордон жэшүдү 중인 더 남대 두둔 순빈 더르 디니 라나 마치와시 니츠기 니트윈 доодон донжиг гоос гэж. За энэ тухай зөндөө одоо ярьсан шүү дээ тийм ээ. Дондом яндаг мэн ээж өнөмж за ингээд бол товч үзүүлсэн, дэлгэрэнгүй үзүүлсэн энэ нь бол дүвдэн сүмбийн доод диний лана мачева гэж бол ойрын тийм эндини гэж энэн гэдэг үзүүлсэн тэр ойрын үг хэлж байгаа тэр доо хоёр бол нэг юм аа гэж нэг утгатай юм шүү. Донжиг гоо данжижи жеврэн хажиг гэж. За дангил ихшид юм бүг үзэж судлаад одоо үдсэн одоо түүнийг даган барьсан одоо хажиг бол юу гэж бодож байна вэ гэхээр дондом яндаг баг шэсог дордонжийн доо намжис овооны мэба сүм зам дэнжис дийн жүмцэн мадэн дэ гэж. За дангил ихшид юм бүг үзээд маншиг утгын сайн ойлгоогүй нөхдүүд бол юу гэж бодсон бэ гэхээр дондом яндаг баг химээх тэргүүтээ товч үзүүлсэн судар нугууд байр овооны мэба намба сүм төдийг овооны мэба намба сүм буюу шаван яндаг гүндэг энэ төдийг л энэ гурвыг бол үзүүлсэн юм аа. Ди жүмцэн буюу учир шалтгааныг үзүүлээгүй маа гэж. Жүмцэн сүмбо жашижийн доосумжи чадвичэр шэсрва мэтэдэ гэж. За харин учир шалтгааны нь бол тийм ээ дордонжийн доо бол овооны мэба намба сүм зам үзүүлсэн. Жүмцэн мадэн баян. Жүмцэн хаана үзүүлсэн гэхээр дордонгийн доонд биш тийм ээ энэ дордонжийн доонд биш жашижийн доонд үзүүлсэн юм аа. Дэлгэрэнгүй номлосон судраар бол нөгөө гурвыг бол үзүүлсэн. Доос жашижийн доос сүмжиж чадвичэр шэсрва гэж одоо бодох ч юм бол буруу юм аа гэж харанлаг тийм ээ. Банчин сонон давлан бол мэтэдэ дордонжийн доо намжис овооны мэба сүмжийн жүмцэн донжис дэмбичэр гэж. За энэ донжис гэдэг нь хөрхөг шүү. Дордонжийн доонд бол овооны мэба намба сүмийг үзүүлсэн түүгээр үл барам жүмцэнгийн бас үзүүлсэн. Жүмцэнгийн яаж үзүүлсэн гэхээр донжис дэм баян гэж. Донжис гэдэг нь утгаар нь буюу нэг өсөнд далд ил бол овооны мэба намба сүмөө үзүүлээд учир шалтгааны нь бол далд үзүүлсэн. Шүгла дэм баян гэж. Донжис гэдэг нь бол шүгла гэсэн санаатай адилхан. Дордонжийн доономжин овооны мэба сүм үзүүлэхээр барахгүй жүмцэн бас үзүүлсэн. Жүмцэн бол шүгла дэм баян гэсэн. Тэртэл дордон дүү донжис дэмба гэж. За нөгөө донжис те шүгла дэмба дэнэ жэвэр шадвичэрдэн гэж. Энэ гоё дүүжтэй шүү дээ. Ягд үг гэхээр дордонд бол ингээд дордон дүү гэж юм те товч үзүүлснээ болвол дордонд товч үзүүлсэн хэсэгт бол одоо далд маягаар утгачлж ингэж үзүүлснээ дараа нь дэлгэрэнгүй номлосон юм аа гэж. Товчлон үзүүлж байгаа хэсэгт үзүүлээгүй юмыг дэлгэрүүлж ярьж байгаа юм биш ээ гэсэн санаа тийм ээ. Тэн дотор ч товч хэсэг дээрээ бол ил үзүүлж байгаа юм байгаа, далд утганд нь үзүүлж байгаа юмнууд бас байгаа. Тэрийг дэлгэрүүлэхдээ бол тэр далд айлтсан юм аа бол ингээд дэлгэрүүлээд ингээд айлтж байгаа тийм юм аа. Энэс биш эхнийх дээр үзүүлээгүй яриаггүй юм аа дараагийнх дээр яриад байгаа юм биш шүү гэсэн санаа л байна шүү дээ тийм. Дордон дүү гэж байгаа. Донжис дэмба дэнэд жавар шадвичэр. Дан доо данжо палчевийн дордон жашидлаа самна чожийн лүгдэ живэрж үргийчэр гэж. За ерөнхий одоо тийм ерөнхий доо данжо судар шаштар ихэнх зөнх нь бол ихэнх зөнхийн товч үзүүлснээ дараа нь дэлгэрүүлж ингэж номондог. Энэ одоо байдлыг
санахад ч гэсэн ийм одоо ёс заншил одоо ийм уламжлалыг санахад ч гэсэн таны одоо ярьсан энэ бол одоо тий эвдэрнэ гэж байхгүй болноо. Таны дамжаа бол жигвэр жүрвээч гэж тийм ээ. Лүгдээ жигвэр жүрвээч. Чожийн лүгдээ жигвэр жүрвээч гэж. Тэгэхээр ихэнх бол судар шаштрууд бол яадаг бах нь эхлээд одоо дордон гэж байгаа шүү дээ тий. Данжоо лүйжийн дордон ба. Түүнийгээ дараа нь ингээд залгуулад дэлгэрэнгүй номддог. Тэгэхээр дэлгэрэнгүй номж байгаа хэсэгт байгаа утга бүхэн болвол тэр товчлон үзүүлж байгаа утга хэсэгтээ бол заавал байж идэг юм а. Тэр зарим нь ил байна, зарим нь далд ингээ үзүүлсэн байна тийм ээ. Гэх мэтлэн. За одоо ийм юмнууд бол ялангуяа одоо намдлын чожижин шүн энэ төр бол энэ бол маш бүр тодорхой байдаг шүү дээ тийм ээ. За бид нар одоо парчин дундуур бол бас одоо намдл үздэг юм уламжлалтай шүү дээ. Тэгээ одоо ингээд явж байгаа тийм ээ. За цааш Невалани гэж. За Неван юу вэ? За ингээд Ленжин дон ой сунгаан ингээд дүүрж байгаа юм шүү дээ. Тэгээд одоо доод хорлоо дамбууны дандунд дэлцүүл. Невалани дандунд дэлцүүл гэсэн шүү дээ тий. Хорлоо дамбууны дандын дэлцүүлийн үзүүлнэ гэсэн. За хорлоо барва дандунд дэлцүүл, хорлоо дамбуу дэлцүүл лоо гэж. За дандунд дэлцүүлийг бол хоёр янзаар үзүүлэх байна тийм ээ. Эхлээд бол хоёрдугаар номын хүрд буюу дунд номын хүрдийг бол дандундуу тайлбарлсан ёсыг үзүүлнэ. Дараа нь хоёрдугаарт нь бол хорлоо дамбуу буюу анхдугаар номын хүрдийг бол дандундуу дэлцүүлийг үзүүлнэ гэж. Дамбуулаа. За хорлоо барва дандундуу дэлцүүлд бол юу гэж нэхэ гүнчин долбоова нарэ гэж. За гүнчин долбоова нарэ гэж. За ийм сүрхий лам байсан гинлээ. Энэ бол юу юм гэсэн шүү. Жономбын ёсны ийм лам юм гэсэн. Жономба. Тэ одоо гэлүгба, гаржудва, сажава, нимава гэдэг одоо ёснууд байгаа шүү дээ. Түүнтэй адилхан жономба, гүнчин долбаава гэж. Гүнчин долбаава шерв жанцсан гэдэг бүтэн нэр. Бүтэн алдран. Гүнчин долбаава шерв жанцсан гэдэг ийм жономбын ёсны одоо их мэрэгэн хүн байсан гэлээ. 13 дугаар зууны үед байсан юм лээ. 1292-оос 1661 оны хооронд. Тийм 1292-оос 1361 оны хооронд байсан. Ийм гүнчин долбоова шерв жанцсан гэдэг ийм жономбын ёсны лам. 1292-оос 1361 гэдэг чинь 69 нас зоогсон ийм лам байсан юм байна шүү дээ. 69 нас наслсан гүнчин долбоова шерв жанцсан гэж. За энэ хүн болвол хорлоо барваг дандундуу дэлцэлд бол одоо яаж одоо хорлоо барваг дандундуу дэлэлсэн бэ гэдэг дээр бол энэ хүн ямар үзэл онолтой байсан бэ гэхээр тийм ээ эхлээд энэ хүний ёсыг бол хэлж чинь тийм ээ гүнчин долбоова нарэ гүнчин долбоова шерв жанцсан нарэ гэсэн. За хорлоо барваад пүнсгжийн чö нам дон дамбар мадуу барар. За хорлоо барваад пүнсгжийн чö нам буюу пүмбуугаас эхлээд чö тамжид тийм ээ дон дамбар мадууар дасанла сүмбийн гонши ёддэ гэж. Энэ хүртэл бол их буруу юм алга тийм ээ. Гонши ёддэ гүнзүв дэмбийн чö нам за гүнзүв дэмбийн чö нам рандун имбис дэлагон бич. Дон домбын чөлөө гомба майнде дүжээжийн чö шэнжис домба мадуу рангийн овоо дэмбэрдүүж. За ингэж айлцсан байна. Энэ гүнчин долбоова шерв жанцсан гэсэн. Гүнчин долбоова шерв жанцсан гэдэг энэ жономба болвол юу гэж утсан бэ гэхээр гүнзүв дэмбийн чö нугууд болвол гүнзүв дэмба буюу одоо тийм ээ бумба гава тэргүүтэй
бумба гава ширээ сандал тэргүүтэй энэ гүнзүвийн чой нугууд бол рандун имбэс гэж. Рандун имбэс гэдэг нь юу гэсэн үг гэхээр аранги цанижис дүүийн домба гэсэн. Рандун гэдэг энийг тэгж ойлгох юм шүү. Рангийн цанижис дүүийн домба учраас гүнзүвийн чой. За тэгэхээр одоо бумба гава лаасууба те гүнзүвийн чой нугууд бол тэгээ бумба гаваагаас ахуулаад тэгээд одоо думажигийн намхаа хүртэл тийм ээ домбооны дэс нааших бүх юмнууд шүү дээ тий хоосон чанараас бус. За ерөнхийдөө тэгээ болох. За гогдонг бол яриатай тийм ээ. За гүнзүв дэмбийн чой нам рандун имбэс гэдэг нь арангийн цанижис дүүийн домба учраас өөрийнхөө мөн чанараас бүтээгүй учраас дела гомбэж гэж. Дела гомбай. Гүнзүв дэмбийн чой рандун имбэс дела гомбай. Рандун имбала гомбай. За нэг талдаа гүнзүвийн чойнууд бол арангийн цанижис мадува гэж ботсон байна. Ботсон гэж ингэж тайлбарлаж байна. За дондомбын чойлоо бол бодоогүй маа гэж. Яагаад үг гэхээр дондомбын чойлоо гомба маянде дүжээжийн чö бол шэнжис домба мадуг рангийн овоо тэмбэр дүүч гэж. За энэ бас өөр бодоод байгаа юм байна. Гүнзүв дэмбийн чö гэдэг нь бол бумба гаваач бас биш юм байна. Яг гүнзүв дэмбийн чö мөн л үсттэй. Мөн штэ тий энэ чинь сэнзэнби ёс. Гүнзүв дэмбийн чö. Тэгээд энд бол ингэсэн байна л да. Дондомбын чөлө гомба маянде тийм ээ. Эн чинь асуулт нь юу вэ гэхээр хорлоо барвааг бол хорлоо барваад чö тамжид дэмбэр мадууа гэж айлцсан байгаа шүү дээ. Дасинла. Тэр яагаад тэгж бодож айлцсан бэ? Бурхан юу гэж болгоосон болоо гэдэг дээр л одоо энэ чи яриа үсэдэж шүү дээ, тий. Тэрийг тайлбарлаж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ жономба лам болохоор юу гэж бодсон гэхээр хорлоо барваад чö тамжид дэмбэр мадууа гэдэг чинь гүнзүвийн чö бол арангийн цанижис мадууа байдаг учраас ерөөсө тэрийг бодоод тэгж альцсан юмаа гэж хэлэх гээд байгаа. Бурхан гүнзүв дэмбийн чö шүү. Гүнзүв дэмбийн чö нам рандун имба буюу рангийн цанижис дүүбийн домбоо учраас дела гоне хорлоо барваад чö тамжид арангийн цанижис мадуубар дасинла сүм баян. Харин дондомбын чöнүүдийг бодож бол тэгж чö тамжид дэмбэр мадууа гэж бол айлдаг юм аа. Яагаад гэвэл дүжээжийн чö болвол биш үү те. Дүжээжийн чö шаван болвол чö шэнжи домбоо буюу гүндэггийн домбоо байдаг те. Бумба гаваалаас угаад дүжээжийн чö гэдэг нь мөнх ус зүйлс болвол бусдаар хоосон буюу тийм ээ. Бусдаар хоосон буюу бумба шивийн дажугийн жүгшэр рангийн цанижис мадуу буюу одоо дүжээжийн чö шэнжис домбоо гэдэг нь товчхондоо гүндэггийн домбоо байдаг учраас гүндэггийн домбоо болохоос биш яг энэ дүжээ өөрөө болвол рангийн өөрийнх нь мөн чанар бол дэмбэр дуу шүү дээ гэж. Одоо болж байгаа. Тэгэхээр жономба гүнчин долбоо шээрэж жансан лам болвол одоо га барва цаны мэвийн чонгор чö тамжаар ангийн цанижис мадуу дасинла сүм баачин болвол зөвхөн гүнзүв дэмбийн чөнүүдийг бодоод ангийн цанижис мадууа гэж хэлсэн юм а. Дондомбын чöг бол бодоогүй. Дондомбын чöг яга бодоо гэхээр дүжээжийн чö буюу мэрдэгвийн чö те нговуу юм ба. Мэрдэгвийн чөнүүд бол гүндэгжис домбоо байдаг болохоос биш өөрийнх нь мөн чанар буюу дүжээ рангийн овоо бол дэмбэр дуу шүү дээ. Тэгэхээр дүжээ рангийн овоо дэмбэр дууа учраас га барва цаны мэвийн чөнхөрж юм бол тэр тухай огт бодоогүй маа. Тэрний талаар яриаг юм аа л гэсэн санаа. Яг л тэр чинь өөрөө дэмбэр дууа юм чинь дэмбэр дууа ингээла дэмбэр мадууа гэж бол айлтахгүй штэ гэж те. За ингэж бол айлтжээ. За химэн зарлагдсан байна. Энэ нь бол таарахгүй гэж. Мэрэгдээ ширчинжийн доонд донид жүдэг дондомду мадуур дасинла сүм бичэр. За ингэж харуулж байна. Ширчинжийн доонд
донж жүдэг гэж байгаа тийм ээ. Ширчин доо за одоо юм энэ төр улаан юм одоо ганжуур энэ төр уншихад бол донж жүдэг буюу 16 хоосон чанарыг бол дон дамбар дондомду мадуба гэж бол үгэн дээрээ зарлигласан байгаа шүү дээ гэж. За 16 хоосон чанар гэдэг бол 16 өөр хоосон чанар биш шүү дээ. Хоосон чанар гэдэг бол нэг л байдаг тийм. Тамжид рожиг ба гэдэг тийм. Бүгдэнд нь бол одоо нэг амттай байдагтай одоо бурмыг хата ханаас нь долоос нэг амттай байдаг шиг хоосон чанар гэдэг бол бүх зүйл яг ижилхэн. Гадаа байгаа элс бол хоосон чанартай. Тэр элсний хоосон чанар бол бурхан ч өөрөө хоосон чанартай. Тэр бурханы хоосон чанар, элсний хоосон чанар хоёр бол хоорондоо ялгаа. Энэ 16 хоосон чанар гэдэг нь аль талаас нь ярьж байгаа юм гэхээр нөгөө донши чөжинжин гоо. Донши чөжин. Домбон гэдэг чинь барнанла ярихгүй гэсэн шүү дээ. Заавал нэг донши чөжин байж байгаа. Чөжингийнх нь үүднээс юуны хоосон чанар юм бэ гэдэг тэр талаас нь 16 зүйл ярьж байгаа. За тэгээд эн чинь нөгөө нан домбоны, чи домбоны, чинан домбоны, домбоны гэнтергээд домбоны тэгвэл хоосон чанар хүртэл өөрөө хоосон чанартай тийм ээ. Хоосон чанар хүртэл өөрөө хоосон чанартай. За гих мэтлэнгээс нь бол за тэгээд за тэр нь бол яг хав дараа нь үзэхээр илүү тодорхой энэ тухай гардаг. За ширчинжийн доонд бол донж жүдүгийг бол тэгэхээр донж жүдүг гэдгээ бол ерөнхийдөө төсөлж байгаа үстэй тийм ээ. 16 хоосон чанар гэдэг өөр 16 хоосон чанар биш. Зүгээр донши чөжинжийн гоноо донж жүдүг тавьж байгаа. За тэр нь бол дондомду мадуба гэж дасинла сүмба шүү дээ гэж. Тэгэхээр энүүгээр юу хэлэх гээд байна гэхээр донж жүдүгийг дон домбор мадуба гэж бол айлцсан байна гэж хэлэх гээд байна шүү дээ тий. Донж жүдүг хоосон чанар. Тэгэхээр дондон дэмба, дондомбын чөө бол огт болгоогүй, дондомбын чөөнд болгоогоогүй гэж хэлдэг чинь таарахгүй байна. Дондомбын чөөг ч гэсэн бас дон домбор мадуугаар га барва цани мэвийн чухал бас дасинла сүмба шүү дээ. Сүмба байна шүү дээ. Тэгэхээр дондомбын чөөч вэ, гүнзүүдийн бийн чөөч вэ хоёуланд нь л бас ингээд хамаарагдах байна. Тэгэхээр таны энэ дондомбын чөлөө гомбо маян гэдэг чинь ерөөсөө болохгүй байна гэж хэлж байна тийм ээ. Яг тэгвэл дондомбын чөө домбоны гэдэг чинь өөрөө дондомбын чөө шүү дээ тийм ээ. Дондомбын чөө шүү дээ тийм. Тэгэхээр энийг бас дондомдуу мадуугаар дасинла сүмба байна шүү дээ гэж хэлдэг. За энэ бол болж шүү дээ тийм ээ. За ширчин юу гэж байна? Ширчин нэ ранлугнээс за ранлугны хорлоо барбар. За одоо аранлуг өөрийнхөө хорлоо барвааг дандундууд дэлцлийг тавих ёстой шүү дээ. За тэр нь юу гэж тавьж байна? Хорлоо барваад пүнсгжийн чой тамжид дасинла гэж байна. Дасинла. Пүнсгжийн чой тамжид шүү. Чой тамжид юм бүхнийг тэрнээс биш гүнзүүдийн бийн чой, дондон бийн чой мөн энэ гэж ялахгүй. Гүнзүүдийн ба дондон бүгд чой тамжид дасинла дэмэдүү сүмба дандундууд дэлцүүл ёддэ гэж. За ёддэ энийг бол юу гэж яаж үзүүлсэн бэ гэхээр гонши гойва мойлоо ножид сүм дэмбийн гоноо дандундууд дэлсэн юм гэж. За гонши гойва гонши тий одоо болгоосон суурь болгоолтын суурь гэх юм уу тийм ээ одоо юу гэж яг таалж болгоосон бурхан бол одоо яг юу гэж болгоогод яасан юм бэ гэж. За гойва гэдэг нь хэрэг нь ямар хэрэгтэй учраас мойлоо ножид гэдэг нь бол одоо тэрний одоо юу гэх юм мойлоо ножид сүм гэхээр тэгж одоо тэгж баримтлахгүй болвол тэгж одоо бодоогүй болвол одоо өөр одоо учир шалтгаан даг яндаг жумцэн яндаг тий жумцэн яндаг одоо гарахгүй юм. Харин тэгж бодоогүй бол ийм одоо учир шалтгааны үүднээс бол таарахгүй болох юм гэсэн. Ойлоо ножид гэдэг нь бол тэрийг хэлж байгаа. Учир шалтгааны үүднээс бол одоо үзүүлэх тийм ээ. За тэгэхээр нэгдүгürt бол чой тамжууд дасинла дэмэдүү сүмбийн дандундууд хэлсэн нь бол гонши гойва ойлоо ножид сүм дэмбийн гоноо гэж. За энийг бол одоохондоо учир шалтгаан жумцэн гэсэн маягтайгаар бодож байгаа. Тийм ээ. Ойлоо ножид жумцэн сүм дэмбийн гоноо дандундууд хэлбэж. За гонши ёддэ гэж. За нэгдүгээр хэвтер дандундууд дэлсэн гонши нь юу юм бэ гэхээр гүндэг цанийн овооны мэба.
шаван живан овооны мэба ёндуу дондомбон овооны мэба сүмла гоне сүм бийж гэж. За гонши нь бол энэ гүндэг цанийн овооны мэба урд найл тэгдүгийн лүм мөн зөндөө татсан шүү дээ тий. За одоо тэгээд уул нь ингээл яг л зэрэгэл одоо шүнгүүдээ тавиад парчин жедонгоо ингээд таажтай гурвуулангийн дэлгээд тэгээд дангаа убали прямага тавиад ингээл харьцуулаад ингээ харах юм бол эн чинь хоорондоо ингээд цагийн зүүшгэл дамжаанууд нь ингээд цагийн зүүшгэл таарч явах хэвээр. Тэгээд л ингээл улам сайхан тодорхой хоорондоо харшлахгүй. Тэгээд нэг нэгийгээ нөхөөд ингээд л одоо бүрэн сайхан улам л илүү тодорхой болно. Тэгэхээр дахин уншаад тэгээ хичээлээч бас ер нь бас дахин сонсоход бол гингүй шүү. Бид нар яг үг үсгчлэн уншиж байгаа учраас тийм ээ. За гонши нь бол данданду дэлбийн ойлонод те гонши нь бол юу гэдэг гүндэг цанийн овооны мэба шаван живан овооны мэба ёнду дондомбон овооны мэба намба сүмлагоне ингээ сүм бэж гэж. За энэ дүндөө ярьсан те дуалаа гэж. Дуа гэдэг нь бол пагва тогмижийн зэдвийн дуа. За пагва тогмижийн зэдвийн дуа асанга тийм ээ. Асангагийн альцсан дуалаа жумдан дэж жил агоно чой тэмжин овооны мэба намба сүм шена мрэва дүлви вангис дэдэн дэр овооны мэба намба сүмла гоно сүндэ шэ сүншин мөн сүмжубалаа гэж. Сүмжуба гэдэг нь ловон игнингийн зохиосон ном шүү дээ. Сүмжуба ловон игнингийн 2 дугаар бурхан гэж одоо алдарсан ловон игнингийн овооны намсумжийн овооны намсумла гоне гэж байна. Тэгэхээр гонши нь бол овооны мэба намба сүмла гоне чойном тамжидны овооны мэд гэж үзүүлсэн юм аа. Овооны мэдэн баян шээсүн бэж гэж. За дэдэр сүмбийн гонши эдэнэд хорлоо барвын гомба дан жожа дан дэндун инжи дасанла сүмбийн шавандо ёнду дэмбэр мэдва те үгэн дээр нь бол айлтсан зарлигласан шавандо ёнду дэмбэр мэдва хорлоо барвын гомба сог маян гэж. Гомба сог маян гэдэг нь гомба энэ жожа дэндун маянде гэсэн санаа тийм ээ. Маянде. За энэ бол болж байна те. Маянде гүндэг дэмбэр мадувжин шавандо ёнду дэмбэр дуа те хорлоо барвын гомба сог сүм юм бэж. Гомба сог сүм гэдэг нь гомба энэ жожа дэндун энэ гурыг хэлж байгаа шүү. Энэ гомба сог сүм юм бэж. Дэртал гэдэг нь гомба сог сүм юм бартал дэ га тама лигчэн чонхорч гомба сог сүм юм ба гаан шиг. Га барва цани мэвэн чонхордон га тама лигвэр намбар чивэн чонхорч гомба жожа дэндун сог сүм болвол панцун инчам ням юм бэж. Панцун инчам ням юм. Тийм ээ инчам ням. Донжиг гэсэн санаа шүү дээ тийм ээ. Түрүүн дээр донжиг гэж гарсан шүү дээ тийм ээ жидэн таж дээр. Тэгээ га тамаа лигчээ чонгорч гомбо ина инчам ням гэдэг чинь харилцсан нааш цаашаа тийм ээ харилцсан одоо им бийн чаваатай байна гэсэн үг шүү. Тэгээ га барва цани мэвэ чонхор ина га тамаа лигчээ чонгорч гомбо юм бий чав. Га тамаа лигчээ чонгорч гомбо ина нөгөө тийшээ га тамаа цани мэвэ чонгорч гомбо юм бий чав. Га барва цани мэвэ чонгорч гомбо ёна га тамаа лигвэр чонгорч ёвын чав мэвэн чав. Им бийн чав маян бийн чав. Инчам ням им бий чав. Тэ донжиг чаваа гоож дэвэж. Донжиг чаваа гоожад тийм ээ гоожад. Ингэ бич. Энэ ч юм бич. Дэртэл га барва цани мэвэн чонгорч чидүжэвэн дүлжа симзамба ванонжис хорлоо барва пүнсгжин чö тамжид дэмэдүү дасанлаа сүмбийн гомба гондилжин дэлба шиндүү дог бээчэр гэж. За тэгэхээр симзамба ванон болвол юу лээ га барва цани мэвэн чонгорч чидүжэвэн дүлжаа шүү дээ тий. За тэгээд нөгөө тажууд дээр юу аранлаг цандаа тавьсан шүү дээ тий. Энэ убалит промодер ч гэсэн гарсан баха тий. Га барва цани мэвэн чонгорч чидүжэвэн дүлжаа симзамба ванон жесүсүн жирдүү гэсэн шүү дээ тий. Симзамба ванон жесүсүн жирдүү сүгнэ намчинжэн баржин чö тамжид аранги цанис мадуур дасанла сумба гэсэн шүү. Дасанла сумба. За тэгэхээр симзамба ванон болвол хорлоо барва пүнсгжин чö тамжид дэмбэр мэд гэж дасанла сүмб буюу үгэн дээрээ тэгж айлцсны утгыг болвол гондилжин дэлба шиндүү гэдэг нь бол 3 дугаар номын хүрд буюу лигвэр намбар чивэ чонхоржийн одоо утгатай яг адилханаар бол таньж мэдж байгаа маа гэж. Галдэ ди чидүжэвэн дүлжа овонит мэдвэр марава танжирвала жид гойсоо нямна гэж.
За хэрвээ гэж хэрвээ шүү. Хэрвээ хорлоо барваа тийм ээ га барваа цанин мэвэн чонхоржийн чид үжээвийн дүлжаан дотор бол овоонид мэдвэр мараваа буюу тэ танжирва бол одоо танжирва юмаа гэж хэлэх юм бол тэр таарахгүй гэж мэтэ бартал хорлоо барваад шүү. Шавандан дэмэдүү дасинла сүмба да жишимбэр зэмбийн гансыг яна дийн чид үжээвийн дүлжаан маянгүй дасинла гэж хэлгээд байгаа чинь юу гэсэн үг лээ? Яг тэр дагуу нь хүлээн зөвшөөрч болохгүй учраас үгэн дээрээ гэдэг ийм тодтгол хийж өгöd байгаа шүү дээ Сэмзэн баач. Харин овоонид мэдвэр мараваа танжирва болвол шавандан янду болвол дэмбэр мэд гэж дасинла сумбаг болвол даажишимбэр зэмбийн гансаг нь энэ танжирва шүү дээ. Тийм ээ? Танжирва шүү. Танжирва байхгүй. Тэгэхээр ийм жид үжээвийн дүлжээ маянгүй байж байгаа. Дасинла сумбаг яг үгчлэн хүлээн зөвшөөрж байгаа гансаг бол хорлоо барвын чид үжээвийн дүлжээ маянгүй байж байгаа. Энийг хэн хэлээд байгаа вэ? Сэмзэн баяж байгаа шүү дээ. Гойч данжуул. За дангийн лигшний бүх хэлж байгаа шүү дээ тийм ээ. Дангийн лигшин нэмбула дийчэр даажишимбийн дондуу зимбаны юмжийн доо ганги чидүү сүмбийн дүлжэр мэдөө бээс гэж. За даажишимбийн дондуу зимбаны гэж. Даажишимба. Даажишимбийн дондуу зимбаны даажишиндүү одоо дасинла сумбадар зимба гэсэн санаа л баггүй юу? Дасинла сумбадар зимбаны тэгж байна. Яг үгээр нь айлцсан тэр дагуу нь бол хүлээн зөвшөөрч байгаа нь бол юмжийн доо ганги чидүү сүмбийн дүлжээ бол биш юм аа гэж. Тэ? Тэр юмжийн доо бол түүн тухайлан айлцсан тэр шав нь бол биш юм шүү. Тэр даажишимбэр барьж байгаа шав бол чид үжээвийн дүлжээ биш шүү гэж. Юмжийн дооны чид үжээвийн дүлжээ бол биш юм аа гэж. Тэгэхээр юмжийн доо гэдгийг чинь га барваад айлцсан шүү дээ тийм ээ. Тэгэхээр ганги чид үжээвийн дүлжээ мэдөө биш. Ди чид үжээвийн дүлжээний доо диин дон гондилжийн дэлба шиндүү догбаала шид бис хорлоо чимааны жин гомбоны чигиноо гэж шийсэн гэж. За энэ бол нэг тийм хэцүү юм аа тийм ээ. Нэгдүгээр болж байна. Хоёрдугаар бид нар дангийн лигшний бүх уншин шүү дээ. Тэгэхээр энэ бүгд бол гарах баха. За шаян юмжээ бэрэн дүйсэм сэмзэмбийн доо маян бартаал дийн чид үжээвийн дүлжээ танжирва ёвичэр дагха. За тэгэхээр сая одоо хэрвээ гэсэн шүү дээ. Хажиг одоо хэрвээ галдаа дийн чид үжээвийн дүлжээ овооны мөрөө танжирваала жидгүй гэсэн шүү дээ. Тэхийн болвол хэрвээ хажиг таныхаар болох юм бол юмжээ бэрэн дүйсэм сэмзэмбийн доо биш юм уу гэж. Дийн чид үжээвийн дүлжээ танжирва штэ гэж. Тийм ээ? Зүйсний асуул. Дагхай. Өөрөө тэг дагхай хэлгэнсэн штэ дээр тийм ээ. Дийн чид үжээвийн дүлжээ танжирва ёо гэсэн тийм ээ дагхай. Дойна ловын игнэн дом. Чоги ламбуу тэргүүтэн сэмзэмба чимбуу намжээс. За ловын игнэн ловын чоглон ловын игнэн ловын чоги ламбуу. Нөгөө намдал цаавар зохиодог ловын чоги ламбуу буюу дигнага гэдэг тийм дигнага санскрит нэр нь дигнага. Ловын игнэн дан ловын чоги ламбуу тэргүүтэн сэмзэмба чимбүү их одоо сэмзэмбанууд ч гэсэн яг нугуудвэр юмжийн доо сэмзэмдүү мадил бартаал гэж. За энэ том сэмзэмбын одоо энэ одоо төлөөлөгч нар тийм ээ одоо энэ бандита нар юмжийн доог сэмзэмбийн ёсонд одоо тайлбарлаагүй мó гэж. Тайлбарлаагүй. Ягаад гэвэл эдгээр чинь юмжээ бэрэн дүйсэм сэмзэмбийн доо биш гэх юм бол энэ ловын чоги ламбуу тэргүүтэй одоо энэ сэмзэмбанууд ч гэсэн юмжийн доог сэмзэмдөө үл тайлбарлах юм уу гэж тийм ээ. Мадэ бартаал додвичэр. Дона намбар мэдсэн бин дамоо гэж.
Тийм гэх юм бол одоо цамбуумэндүү гэсэн үг шүү дээ. Цамбуумэндүү гэж сэтгэл одоо ханамжгүй одоо тийм яриа байна да наадах чинь гэж. Ловон чоглон, ловон игнэн тэргүүтээ тэр одоо мундаг агуу бандитаа нар өөрсдийнх нь үзэл онол бол Сэмзэнба. Тэгээ энэ улсуудыг та Бурхны айлтсан ширчин доог Сэмзэнби ёсонд тайлбарлаагүй гэж хэлэх юм бол одоо үнэхээр гонигтай байна даа л гэсэн санаа. Юу яах вэ те? Намбар мэдсэн би дамоо гэж. Тийм үл ханахын яриа болоо гэж. Хонарэ хорлоо барваа. Гэж цаг нь юу болсон бэ? Гайгүй. Хорлоо барваа данданжин додон тамаа эндинжин доо юм би чавар мэтэ вартаа л гэж. Хорлоо барваа данданжин доо гэх ба тамаа эндинжин доо гэж ялгах нь бол таарахгүй гэж. Хорлоо барвааг дандун гэчээ тамаа эндинжин доо юм би чадвар мэтэ вартал дэний гомбо жигви чиршэна чава мангэва инде чава мангэва инде юмжин доогоор гүндэг дэмбэр мэбадан шавандо ёндовни дэмбэр дува салварчэна мадимбис дандундан лигчэн жохоржис юмжин доо даажишимбэр зэмба гагна даажишимбин дон маимбин доин дон ёдур салвар чэвис эндинжин дор шидвичэрдэ гэж. За товчондоо юу гэсэн үг гэхээр нөгөө юу лээ чамаа манай юмжин доо гүндэг дэмбэр мэбадан шаванд ёндовни дэмбэр дува салварчэна мадимбис дандун юм тий юм судар болвол аль нь дэмбэр мадууян аль нь дэмбэр дүүаян гэдгийг бол тодорхой ялгаж үзүүлээгүй. Тийм учраас дандун гэж байгаамаа гэж. Лигчэн чонхор бол юмжиндоо болвол яг үгчлэн айлцснаар нь баримталж болохгүй гэдгийг үгүйсгээд тэгээд одоо яг үгчлэн барьж болохгүй утгыг өөрөөр тайлбарлах ёстой гэдгийг бол тодруулаад ялгаж өгсөн учраас эндингийн доо гэж хэлж байгаамаа. Данжоолаа гэж. За дангаал гişний бу. Шиндүү жавала мэжанс даажишимбэр сүнна доодын дон даажишимбин дон еношэ марава гагна гэж гаглаад даажишимбин дон маимбин доин дон ёдва гэж. Үгчлэн барьж болохгүй ийм утга байгаамаа. Тийм утга бас байгаамаа гэдгийг үзүүлж байгаа тийм. Даажишимбин дон маимбин доин дон ёдва гэж. Даажишимдүү хайланду мэрүүнгийн доо ёба гэсэн санаа шүү дээ. Тэгээ гондилжис салбар чадвис. За тэрийг бол тийм одоо үгчлэн одоо хүлээн зөвшөөрч болохгүй утгыг өөрөөр үзүүлэх ийм додой гондил гэдгийг бол додой гондилт бол яг нь одоо тодорхой номлосон учраас түүнийг бол тийм судрыг бол юу гэж эндон гэж. Тэгэхээр додой гондилыг бол эндонгийн доо. Эндондоо юмжин доос донде салвар мачэшин гэж. За юмжин доо бол тэр даажишин дурунва юм уу мэрунва юм уу гэдэг тэрийг бол одоо тодорхой ялгаж өгөөгүй бөгөөд даажишимбэр сүндүм ялгаж өгөөгүй бөгөөд даажишимдүү сүндүм мэрунва учраас дандун гэж айлцсан. Химэн зарласан гэж. Богдламын дангаал гişүүд юм. Салвар мачэшин даажишимбэр сүндүм мэрунвис дандун химэн зарласан гэж. Тийм ээ. Үгчлэн одоо яаж болохгүй учраас. Ян хонарэ юмжин доо нид ооны метр марава танжирвис эндун даажишимбэр хайланжин за тийм ээ юмжин доо нид ооны метр марвис танжирва бол эндун даажишимба гэж хүлээн зөвшөөрдөг. За одоо бид Сэмзэнби ясанд ярьж байгаа Сэмзэнба бол юмжин доог бол даажишимба маян гэж байгаа шүү дээ тийм ээ. Ягаад гэвэл аль нь дэмбэр дүү аль нь дэмбэр мадуу гэж ялгаагүй. Харин овооны метр марава танжирва бол юу гэж байгаа вэ? Тэрийг нь болохоор юмжин доог бол даажишимба ин гэж байгаа. Даажишимба яг яаж ялж яг тэр дагуугай. Үлэн зөвшөөрдөг.
Лүг диис гэж байна. Лүг диис гэдэг нь лүг Сэмзэмбийн лүг диис тийм ээ. Сэмзэмбийн одоо ярьж байгаа Сэмзэмбийн ёс үгээр бол данданжийн дор дэлбис юмжийн доо гэжтэй. Юмжийн доо дор гэх. Данданжийн дор доо гэж бол тайлбарлаж байгаа учраас дэлбис дэнэд танжирвын доо инжи. Сэмзэмбийн доо маян ноо шина гэж. За энэ гоё гаргалгаа шүү дээ. Тэгэхээр ингэж хэлж шít. Тэгвэл юмжийн доо чинь утгыг өөрөөр тайлбарлах ёстой. Ийм судар учраас дандан гэж. Харин танжирваа болохоор наадах чинь яг үгчлэн дагж байгаа судар учраас тийм ээ. Тэгэхээр бол Сэмзэмбийн ёсонд бол юмжийн доо чинь товчхондоо данданжийн доо юм байна. Танжирвын хувьд бол наадах чинь эндэнжийн доо буюу даажишин дүү хайлан дөрвийн доо юм байна. Тэгэхээр наадах чинь энэ юмжийн доо гэдэг чинь танжирвын доо болохоос Сэмзэмбийн доо биш юм байна гэж. За ингэж бодож байна. Маяно шина дэ метевартал. За ингэж хэлж болохгүй гэж. Энэ бол таарахгүй маа гэж. Ингэж бодож болохгүй. Энэ буруу. Метевартал. Дэ данданжийн доо инжан Пагва нямшиггийн мигва жүрмэд ёндов жайвар дэмбийн чана доо дэ намжийн зовуу юмбар парчин намшидлаа сүм биеч гэж. Тэгэхээр буруу юм аа. Ягаад тэгэхээр хэдийгээр Сэмзэмбийн ёсонд данданжийн доо боловч Пагвын нямшиг ишээжи мигва болсон Пагвын нямшиг ишээ те одоо хутагтын буюу тонлом товлсон гансгийн бодгаалын нямшиг ишээ буюу тэгш агуулan бясалгаж байгаа тэр самади бясалгалын одоо гол бясалгахтун болж байгаа зоригдол нь болж байгаа болдог тэр жүрмэд ёндов хувиршгүй тэр одоо ёндов буюу хоосон чанарыг дэлгэрэнгүй үзүүлсэн талаасаа тийм ээ бүр Сэмзэмбаануудын гол ном юм аа гэж. Гол ном юм аа гэж парчин намшидлаа бол зарлигсан байна гэж. Тэгэхээр бол манай ёс наадхыг чинь дандандуу тайлбарладаг юм аа. Харин танжирваа бол эндэнжин доо гэдэг учраас наад чинь танжирвын доо харин Сэмзэмбийн доо биш ээ гэж хэлэх нь буруу юм аа. Харин ч бүр эвгүй чинь бүр хэдий данданжийн доо боловч Пагвын нямшигийн мигва болсон жүрмэд ёндов жайвар дэмбийн чана доо дэ намжи зов юм бар гэж. Сэмзэмбийн доонуудын бол гол судар дандун ин мөн гэхдээ гол ном шүү. Шаяа юмжийн доо Сэмзэмбийн доо ямбартал за мөн одоо дахин баталгаа өгч байна. Юмжийн доо бол Сэмзэмбийн доо ямбартал Сэмзэмжийн донжоо гүнла дэ Сэмзэмдүү дэлбичэрдэ гэж. За юмжийн доо бол Сэмзэмбийн доо мөн юм аа. Юм судар бол Сэмзэмбийн одоо судар мөн юм. Ягаад гэвэл Сэмзэмжийн донжоо гүнла гэдэг нь Сэмзэмбийн ёсны одоо шаштар бүхэнд бол юмжийн доог бол Сэмзэмбийн одоо дүмтааны үүднээс тайлбарлсан байдаг юм аа гэж. Тайлбарлсан байдаг юм аа. За тэрний баталгаа нь Уйтаадан Женлажин дидэрдүүдэл гэж. Уйта болоод Жен гэдэг нь энэ додожин гэлж байгаа шүү. Ондогжин биш шүү. Жен гэхээр ингээд яг ингэж айлт юм бол тэ додожин ондогжин гэж жан гэж байгаа ч хоёулын жан гэдэг тий. Ондогжингоос татахтаа жанлаа. Додожингоос татахтаа жанлаа гэж татчихдаг. Тэгээд одоо бүгдийн тэгэл тийм тэгээд. За энэ удаагийн энэ жам бол додожин шүү. Тэгэхээр Сэмзэмбийн данжоо шаштруудад юмжийн доог Сэмзэмбийн одоо ёсонд тайлбарлсан гэдгийн баталгаа нь Уйта Жен додожин тэргүүтэн тэр мэд бол тайлбарлсан байгаа гэж. За тэгэхээр энэ Уйта додожин гэдэг бол Сэмзэмбийн одоо ёсны данжоо гэдэг нь бол бас үгээр харагдаж байна тийм ээ. За тэгээд дидэрдүүдэл тогмид гүнчилжис
тогмит гүмчижийн шүнлэ дэдэр дэлл гэж. За тогмит гүмчижийн шүн бас тэр мэд тайлбарласан байгаа. Ловн бишээ ловн чоглон чойдгийн шүн нугууч гэсэн дэдэрдүүд илбээж гэж. Мөн тэг тайлбарласан байгаа. За дамбуу дэртаал нөгөө уйта эхлээд уйтаад тэг тайлбарласан байгаа гэдгийн баталгаа нь юу юм гэхээр одоо уйтаагаас нь лүн дат нь шүү дээ, тэ. Яндаг маян гүндэг ёд дела ниву ёд маян домбоо нийтний дела ёд дела янны дэ ёд доо гэж. За энэ нь бол юмжийн доог бол Сэмзэнбийн ёсны тайлбарласан үг юм байна. За энэ лүнгийн утга нь доор гарах учраас одоо энэ тайлбарлахгүй тэр доор тайлбарлах үед нь яриад явъя. За жанлай гэж энэ нь бол энэ жанлай бас дэдэрдүү дэл гэсэн чинь тэрний баталгаа. Энэ дөдөжин шүү, дөдөжин. Дөдөжин рандар рангийн цаниду мичэр рангийн овола мена чирдэн цэншидэ мичэр овоо нийтмэд дод хэмээх тэргүүтнэр юмжийн доог Сэмзэмдүү тайлбарласан байна гэж. За дэ намжис юмжийн доонд пунсүжийн чой тамжид дэмэдүү сүмбийн гомбоом дэндун цамэдүа чиг сүмбичэрдэ гэж. За энэ адилхан байна гэж. Сүмбичэрдэ шологоон амаа дэ дэдэр сүмбагаа шиг чамаян дэдэр сүмбэж гэж. За эхний бол сүүлийн тэр шолгоор бол одоо яг юу гэж байна. Одоо Сэмзэнбийн ёсны тайлбарласан байна л гэдгийг товчхондоо үзүүлж байна. Тийм пунсүжийн чой тамжид дэмэдүү сүмбийн гомбоом дэндун цамэдүа чиг сүмбэж гэж. За дамбуу дэртаал шүндэ яндаг маянбийн гүндөг дэнит сүнзэн зайшингийн домбооло гоно юмжийн доо ард дар сүн шэд юм бич гэж. За эхний тэр уйтагийн лүн бол ингэж дамбуу дэртэл гэдэг юм те. Шүндэ уйтагийн энэ шүнгээр бол яндаг маянбийн гүндөг дэнит сүнзэн зайшингийн домбооло гоно гэж. Сунгадан зэмбат за татдны доо те сүн зайшингийн домбооло гоно юмжийн доонд бол одоо дээр өгүүлсэн мэт бол зарлагсан гэж хэмээн үзүүлсэн байна гэж. Нева дэртаал шүндэ дүмаж дүжэ мамбоо дүжэ маумба нам гэж. Шүндэ дүжэ маумба нам тийм ээ. Нөгөө дөдөжингийн шүнч нева дэртаал гэдэг нь дөдөжингийн лүн татсан шүү дээ. Рандар ангийн цанид мичэр ангийн овооло менежер гэсэн шүү дээ. Мичэр овоо нэмээ доод гэсэн тэр бол юу гэсэн үг гэхээр шүндэ дүжэ маумба нам Женла дэмэд дүжүүнгийн овоо нэмээ ба. За мөнх ус одоо зүйлсүүд бол дүжээ маамба ирээдүйн одоо мөнх ус юмнууд бол учир шалтгаанд уг шалтгаанд харгалзахгүйгээр гарах овоо нэмээ ба буюу уг шалтгаанд шүтгэхгүйгээр гарахгүй гэсэн үг тий мөнх ус зүйлс. Дайва нам дайна жүнгийн овоо нэмээ ба гэж. За өнгөрсөн нугууд нь бол дайна жүнгийн овоо нэмээ ба юмаа гэж. Одоо энийг юу гэж орчуулах вэ? За дайна жүнгийн овоо нэмээ ба юмаа гэж. Дадрава нам бол дүй гажиг нёр мэд бис гэж. Одоо гэдэг бол хоёрдугаар агшинда оршихгүй учраас овоо нэмээ ба гэдэг болгоогоод ард дар сүн шэд юм бич. За энэ бол Сэмзэнбийн ёсны тайлбарлаж байгаа тайлбар юм байна шүү дээ тий. За тийм байна. Гэдгийг баталж байгаа батлан гол нь одоо тэрийг л үзүүлэх гээд байгаа шүү дээ тий. Уйтаатан дөдөжингийн шүнгээр Сэмзэнбийн ёсонд юмжийн дог тайлбарласан юм а гэдгийг дамдандууд дэлцүүлэн үзүүлж байгаа тийм ээ. За задаг нива гэж. За завийн даг нива чинь юу вэ? Нөгөө уйтаатан жанла дэдэрдүүдэл тогмит гүчижийн шүнлаян дэдэрдүүдэл гэсэн. За тэрийг батлах гэж байгаа. За тогмит гүчижийн шүнла задаг нива тогмит гүчижийн шүнла дэдэрдэл тал дуадан сүмжүбийн лүн ар дамбаа дардан гэж. За дуа болоод сүмжүбийн лүнг бол иш лүнг бол өмнө одоо урд нь дээр одоо татсан антай адил бөгөөд адил ба шэ манду жүн хичэр. За шэ манду сүмбэж гэж. За тэгэхээр бол тогмит гүчижийн шүнг бол өмнө одоо зөндөө дээр одоо урд бол олон татсан учраас тэр бүгдээр бол ингээд харагдж байна гэж тийм ээ. Хэрвээ Сэмзэнбийн ёсонд юмжийн дог тайлбарлаагүй бол тэдгээрийн шүнг бодол татахгүй шүү дээ тийм ээ. Тэгэхээр Сэмзэнбийн ёс одоо ингээд зөндөө ярихад бол олонтоо татсан тэрүүгээр батлагдж байна гэж. За задаг сүмба гэдэг чинь юу вэ?
Чоглон чойдогжийн шунлаян дэдрдүүд хэлсэн шүү дээ, тийм ээ. Утадан жин лаа дэдрдүүд, тогмог хүчижийн шунлаа дэдрдүүд, чоглон чойдогжийн шунлаа дэдрдүүд гэсэн, тийм. За тэг чоглон чойдгийн шүнд одоо зохиосон тэр номнууд ч гэсэн бол Юмжин дог Сэмзэнбэ ёсон тайлбарсан байна гэдгийг үзүүлж. За жадан дондуйлаа гэж. Жадан дондуй гэдэг чинь ловон чоглонгийн задвин. Ловон чоглонгийн зохиосон ловон чоглон буюу Дэгнага гэдэг тийм. Дэгнагагийн зохиосон ловон чогийн ламбо зохиосон жадан дондуйлаа. Шэро парал чамбаны цанид сумлаа яндагдин. Мэд жэ жавалаас үжи дагва дамжиг говва хин гэж. Шэвис за химээснэр бол дэдэр дэлба шиг гэдэг нь бол Юмжин дог Сэмзэнбийн лугдар дэлба гаан шиг намдал лаажин дэдэр дэл бичэр. За намдал ч гэсэн байна. Дамбуу дэр таал. За шүндэ гүндэг анги за энэ дамбуу дэр энэ жадан дондуд гин хүн хэлж штэ тэ. Утгыг одоо хэлж штэ. Шүндэ гүндэр ангийн цанижис мадуула гооно. Гүндэр ангийн цанижис мадуула гооно. Ширчинжин дор ардар сүншээ дэмбичэр. За Нява дэр таал динидлээ гэдэг нь намдлаас гэсэн үг шүү. Энэ намдлыг дараа нь ярьсан шүү дээ, тийм ээ. Дила жигний медвежан нягаан нямбар журваин гэж. Дичэр нидон гаян ба тий дичэр нийгэ донгаа буюу сүнзэн нийгэ донгаа гаян ба дэни диан динидин. За энэ лүнгүүдийг энэ доор бас утгын тайлбарлана. Тэгэхээр тэр үед нь яриад байна. Одоо тэгээ бид нар нөгөө парчингийн дундуур намдл үзэх ёстой шүү дээ. Намдл үзэхээр эдгээр ингээ гарна шүү дээ. Тэгэл одоо ингээд үзэх ёстой. Тэгээ хизээд нь үзэх юм одоохондоо мэдэхгүй л. За Шэвадан за мөн намдлаас за энийг дугаарлаад явмаар л байх юм да. Дэнэдла дела жигний энд нэгийн тоо тавиад авч болох нь. За энэ нэгдүгээр лүн. Энэ олон лүн татна одоо. Дела жигний мэдвэж нягааны нэмэр дэчид нэдэн гаян ба дэни диан. За ойном татад найвааны гэж. За энийг 2 гэж бичсэн. Ойном татад найвааны дета дадлаа дэмбаин дэни л одоо нийдина дэдэг татад жанлаж жур. За ингээд нэг. За тэгээд сүндэн зэмби намбаалаа гэд энэ бас 3 дахь лүн юм байна шүү. Сүндэн зэмби намбаалаа цаны шиний ядмаин дэна цаны домбичэр раншин мэдвэр авдуушаад жэдэн. За ингээд пумбол асах гээд энэ 4 дахь лүн юм шүү. За яг ингээд тодорхой дараа нөгөө тайлбарлахаар 1 2 3 гэдээ явал ойлгомжтой байх үднээс ингээд тавиад байгаа шүү. Пумболаас жөөрөги цаны за 4-р лүн тийм ээ. Пумболаас жөөрөги цаны тамжиж дое чадвар жандэ ан динитми дээжэн дэдэг цаны дэ шэсүмба намжид дэдэр дэм бичэр. Даг домба дэр таал гэж. Энэ дагуудыг нийлүүлээд даг дүүртэл гэсэн санаа тийм. Нийлүүлээд бүгдөө дүүртэл шолоого дамбуу гэдэг нь энэ нэгийн тоо тавьсныг хэлж байгаа шүү. Дела жигний мэдвэж нягаан нэмбэр жугайн дичэр нэдэн гаян ба дэни диан динидин гэдэг. Шолоого дамбуугаар сүнзэн зайшинжин домбын гэж байгаа. Сүнзэн зайшинжин домбын донид шавангийн дэн хоононы юм ба хорлоо барвын гомбоодан шолоого барваны жис гэдэг нь 2 3 гэж тавьсан нөгөө лүнг хэлж байгаа. Шолоого барваны жис сүнзэн зайшиндүү зэмбийн лоо түлши юм бэ. Тэгэхээр одоо харж байна энэ дамбуу бол юу вэ? Шолоого дамбуу сүнзэн зайшинжис домба бол донидин гэж тийм ээ. Тэгээд донид шавангийн дэн хонооны юм ба шавангийн дэн хонооны сүнзэн зайшингийн домба бол шавангийн дингэд донидин гэдгийг бол үзүүлж байгаа нь хорлоо барвын гомба жожа дэндуун гэж хэлэх гээд байгаа. За шолоого барвааныгээр бол сүнзэн зайшиндүү зимба. Сүнзэн зайшингийн домба нь бол тэний хоосон чанар байсан шүү дээ, тийм ээ. Хоосон чанар байсан шүү дээ. Тэгвэл сүнзэн зайшиндүү зимба буюу зай таддүү зимба. Сүнвадан зимба хоёр бол хоёр өмнөө тусдаа өөр юмаа гэж ингэж бодож байгаа, ингэж баримталж байгаа
Тэр оюун бол түлшийн юм гэж үзсэн. Түлший гэдэг нь эндүүрсэн оюун юм аа гэж. Эндүүрсэн оюун юм аа гэж. За ингээд түлший гэхээр эндүүрсэн гэж байгаа. Тэгээд түлший гэдэг чинь юунд нь түлэлж байгааг үлээ? Наюулла төлөвөг түлший гэж хэлж байгаа. Үзэгдэх харагдах байдалд нь түлэлж байгаа. А жүгийлла төлөвөг бол логший гэж хэлж байгаа. Энэ логикийн түлший логший гэхээр нэг нь эндүү мэдсэн, нэг нь буруу мэдсэн гэж байгаа. Хоёулаа монгол хэл дээр адилхан нэг утгатай шүү дээ. А тэгтээ одоо шүн чумуу дээр бол эндүү гэвэл тэр наюулла төлөв гэж байгаа. Түлший гэвэл наюулла төлөв. Логший гэвэл жүгийлла төлөв. Бүр гол объектаа эндүүрцнийг бол логший буруу мэдсэн гэж байгаа. Буруу мэдсэн. Түлший бол эндүүрсэн. Тэгэхээр та нар одоо бодоод үз. Сүнзэн зайшундууд зэмбэн ло түлший гэж хэлж байгаа. Тэгэхээр сүн адан зэмба хоёрыг бол бид нар наюулла төлөж байгаа юм байна шүү дээ. За энэ ахаад өөр яриа. За тэр яах вэ? За одоо энэ шолоого барваны жи сүнзэн зайшундууд зэмбэн ло түлший юм би жумсанжис сүнзэн зайшундуу мэба нит хорлоо барвын гоншир дэм бадан шолоого чимаас гэдэг нь дөрвийн тоо тавьсан нөгөө юу штэ. Дөрвийн тоо тавьсан намдлын лүн сүндэн зэмбэн намбала цаны шиний ятмай дэна цаны домбичэр аншин мэд равдуушад шивийн лүн шолоого чима гэдэг нь сүүлийн шулгаар бол цанцуу согжийн жажид дон дамбар медвала гонайжан ард дар сүн шэд юм бичэр гэж. За энэ тун яриагтай үг энэ цанцуу согжийн жажид гэж. Цанид сонжоо тэргүүтний тийм ээ жаваадан жидва цанид сонжоо тэр одоо бэлэг чанар одоо тэр сонжоо тий тэр бэлэг одоо бэлэг чанар гэдэг маань нэг юмныг тодорхойлж байгаа. Сонжоо гэдэг нь бол тодорхойлуулж байгаа юм. За энэ тэргүүтний тэр цанид сонжоо тэргүүтний үйл ажиллагаа яаж одоо тэр үйл ажиллагаа нь бол дон дамбар медвала гонай жан ард дар сүн ши ард дар сүн баян гэдэг нь бол хорлоо барва сэмзэмдүүд дэлбай сэмзэмбийн ёсонд дэлбай гэдгийг бол дээрх лүнгүүдээр үзүүлж байна. Шээ дэмбээч гэж. Тэгээ дэмбээч гэж. Эндээс бол олон зүйл ингэ харагдаж байгаа үст тийм ээ. Энэ цанцан суужийн жажид дон дамбар медва энэ гэдэг бол дараа нөгөө нэг юу харахад бол бас нэг хэсэг ярих ёстой л доо тэгээд. За тэр үед нь болъё. За өнөөдөр тэгээд энэ үрээ сайн цагжуулсан байна. За бүгдд нь баярлалаа өнөөдөр энэ завсарлаа.